За энэ бол цагдаатай шалгадаад бүх асуудлууд нь тодорхой болно. За миний бие бол өчигдөр цагдаагийн ерөнхий газар за Монгол улсын улсын мөрдөн байцаах газрын удирдлагуудтай бол албан ёсоор удаа дараа хүсэл тавьж уулзаж энэ асуудлыг бол нотлох баримтуудад бүгдийг нь гаргаж өгсөн. Тэгээд ирэхээр одоо сэтгүүлчийн шоронд хийх чинь гэж. Би хэлээ энэ хүмүүс сэтгүүлч хүмүүс биш. Хэрвээ ийм сэтгүүлч байх юм бол энэ салбараас хөөж уулж иж. Энэ салбараас хуулийн дагуу шахаж гаргаж иж. Хууль хөн. Та нарыг хууль хөн. Та нарыг хууль хөн. Та нарыг шүүх хөн. Та нарыг энэ цагдаагийн байгууллага хөгсдөө. Тийм учраас хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө хадуу тавьснаа. За юм байна. За одоо та нар мэдээлэл хийж байна. Одоо та бүхэн үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхэмд чинь ямар шүү аюул тулгарч байгааг ойлгов. Хэрвээ та Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх төрийн бус байгууллагын удирдлагуудад таалагдахгүй юм бол тэд таныг бүх зүйлээс хасна хөөн. Бүх зүйлээр хавчин гадуурхаж, доромжилж, дээвлэхэж болохоос гадна таныг төрийн цагдаа, тагнуулын байгууллагын дарганахтай нийлж байгаад гэмт хэрэгтэнч болгож чадна. Үүнийгээс тэрээр өөрийнхөө амаар хэллээ. Тэгээд одоо эвлэлийн ерөнхийлөгч болчоод маш олон байгууллагууд руу хүүгээ гэж дайралт хийсэн. Тэрний нэг нь би над руу бол би хаан баймаар байна. Хаан болохсон чичиг гайлууд байна гэж хэлсэн. Бүр яг тэгж хэлсэн үг нь байгаа юм уу? Үг нь би бичиж аваагүй л дуутай. Шүн цаад чинь бүр нэг өнгөж бас над руу залгадаг байхгүй юу? Согтуу юм уу? Чи арх ууцсан. Тэгээд би унтчихсэн. Тэгээд хасан чи харна яриад чи одоо чи над толгоо одоо татан бол эсвэл гаргасан бүх зарлал чинь би юу ёо ичихгүй болгоцоо. За. Тэ. Яаж байгаа гэсэн чинь энэ салбарт одоо би бол ер нь хүчтэй байгаа. Хаан болоход ганц уруудтай байна. Хаан болоход чи гайвлаад байна. гэж байна. Яг хэлсэн үгэнд детальчлаад энэ үү те? Тийм. Тэгээ хэрвээ чи одоо үүнд орохгүй даргалдаад болох юм бол чамайг Монголын сэтгүүл зүг 2 хуваасан. Одоо Монголын сэтгүүл зүгт хамгийн их шантаж хийдэг. Тэгээ одоо энэ ардчлан ардын намын одоо том улс төрчдийг баахан гуслын төсөлд байдаг шүү дээ, тий. Тэднийг одоо тэргүүлдэг хамгийн түрүүнд гуслах гэдгийг одоо чи чамаа хийдэг гэж одоо нийгэм тараа шүү. За бас тарамтлсан тийм ээ. Тий. Чи айтайхан байхаарай. Харин бидэхгүй. За та цогтуу байна. Нэгт хоёрт би амарч байна. Хоёулаа дараа уулзаад ярья. Тэг би тасалсан. Дахиад болохоор мацаач бүр ундраа. Тэгээ яг маргааш нөгөөдрийн төлөө 7 хоногийн дараа шүү дээ. Тэр чинь 7 хоногийн дараа тэр нэг сэтгүүл зүүн 105 жил явуулсан шүү дээ. За тий. Номын сан дээр мөчийн номын сан тэрэн дээр таарад арга хэмжээнд дээр таарчаад дуусах алдт нь хэлсэн байхгүй. Та чинь дэргүй ирээд байгаа гэсэн чинь төр тэгж байгаа. Би үннээ хэлсэн. Улаах үннээ хэлсэн. Эрүүлдэ хэлж штэ тий. Үннээ хэлсэн штэ. Тэг чи би үл хүлэн зөвшөөрөхгүй харин нэмэт хэлчихэ. Танай холбоог одоо янз бүрийн ажил хийвэл одоо би сэтгүүлчдэг очивол сэтгүүлч тачин. Очихгүйгүй л очихгүй штэ. Тэгэхээр чи өөрөө л мэдэхгүй. Чи ганцаард штэ. Наа тий. Тэгээд юм штэ. Тэгээд яг хаа яг маа гэж хэлсэн байхгүй. Одоо та бүхэн юу ойлгож байна вэ? Энэ луйрчин этгээд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа 4000 гаруй сэтгүүлчийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх ердээлник төрийн бас байгууллагад бүгдийг нь нэгтгэж аваад түүндээ нэгдээгүй бүхнийг сэтгүүлч биш, сэтгүүлчүүн байгууллага биш хэмээн доромжилж төрөл бүрээр хавчин гадуурхах зам руу түлхэж байна. Үүнийг нь би сая дэлгэлээ. Энэхүү мэдээллийг надад задлсан сэтгүүлчид Монголын мянган сэтгүүлч бүгдээрээ насан туршдаа баярлаж явах ёстой юм. Ийм том аюулыг санаж сэрэмжлүүлэн задлсан энэ хүний яриаг сэтгүүлч бүр хэвлэн нийтлэх хэрэгтэй Монгол хүмүүр үеийн үед үүд санаж явах ёстой. Энэхүү ярианаас та бидний хэвлэн нийтлэх хэрэг ямархуу эмзэг нэмгэн байдалтай байгааг мэдлээ харлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг бол зөвхөн гишүүдтэй л үйлчилдэг ердээлник төрийн бус байгууллага. Түүнээс гадна энэ төрийн бус байгууллага хязгаарч Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарыг бүрэн гүйцэд төлөвлөхгүй бөгөөд зөвхөн гишүүдтэй л үйлчилдэг байгууллага гэдгийг дахин давтан хэлье. Би хувьдаа хязгаарч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх энэ аюултай байгууллагад элсэхгүй. Та бүхнийг ч бас энэ аюултай байгууллагаас холуур явахыг зөвлөж байна. Үүнийг та бүхэн хатуу чанга ойлгох ёстой.
Түүнээс гадна 60 гаруй жилийн түүхтэй энэ байгууллага хизээш төрийн байгууллага байгаагүй. Гэтэл Хархуугийн Манд хоёр гэдэг энэ луурчин этгээд энэ байгууллагыг төрийн байгууллага болох ажлыг маш идэвхтэй хийж энэ хүрээндээ гадаад хэргийн сайд цогтоодрыг ашиглан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн гадаад харилцааг сайжруулах гэсэн халхамж үгийн дор Хятадын коммунист намтай маш өргөн хүрээний хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд маш ноцтой нэг заалт оруулж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан улсуудтай Монголын талаас хэвлэл мэдээллийн ямар нэг байгууллага буюу хэвлэлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, редакц, телевиз, студ болон сэтгүүлчид тус гэрээг байгуулсан орнуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахын тулд заавал Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Манд хоёроос зөвшөөрөл авдаг байх ёстой гэсэн үндсэн агуулгыг зааж өгсөн тухай мэдээлэл бас дахин бидэнд орж ирлээ. Энэ бол аюул. Учир нь тэрбээр хорим найр болон дайны дэлхийгээр доншуулж явахдаа хийсэн хэр бүх сануулж бичиг гэрээ хэлслүүдээ Монголын бүх сэтгүүлчдийн өмнө дэлгэн тавихыг шаардаж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл хэмээх төрийн бас байгууллага хэнийг залгихаар хаашаа явж байгааг төвөггүй ойлгож болно. Энэ бүхний эцэст Монголын сэтгүүлч буй тэр чигээр ганц намын өмч засгийн газрын агентлаг болж өнөөдрийн Монголын үндэсний олон нийтийн телевиз лугаа адил зөвхөн эрх баригчдын гар хөлийн үзүүрээр хөдөлж ярьдаг утсан хүүгэлдэй болно гэсэн үг. Үүнээс цааш нуршихыг хүсэхгүй байна. Учир нь та бүхэн цаашхыг нь өөрсдөө олоод харж чадaltaй хэмээн бодлоо. Эцэст нь нэг зүйлийг маш хатуугаар онцлон хэлье. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын хэм хэмжээнд сэтгүүлчдийн холбооны удирдах албан тушаалт нь ямар нэгэн редакцийн ахлах редактороос дэш албан тушаалтан байж болохгүй. Тэр дундаа эзэн буюу ажил олгогч байж огт болохгүй гэдэг зарчмыг бүрэн утгаар нь зөрчсөн хүн бол Хархуугийн Манд хоёр. Ажил олгогч эзэд бол хязгаарч санал асуудаггүй зөвхөн хий гүйцэтгэх гэсэн тушаал өгдөг тул тэр тусмаа 100 орчим хүнтэй ийм том медиа группийн эзэн энэ албан тушаалд цаашдаа огт байж болохгүй гэдгийг сэтгүүлч толгойтой бүхэн бодох цаг нь иржээ. Үүний хамгийн тод жишээ нь TV8 телевиз, өглөөний сонин, Зянда сэтгүүлийн редакц. Өнөөдрийн нэтгэд TV4 телевиз, ноцтой мэдээ сонин, хатуу мэдээ вебсайт болон тэдгээр байгууллагуудын сэтгүүлчдийн хэвлэл нийтлэх эрхэнд бүдүүлгээр халдан хөөж тууж цагдаа тагнуулаар айлган сүрдүүлж түүгэржүүл барам зөрчлийн хуулийн заалтыг дайчлан барих салгаа болгон хуургаж чадлаа. Өнөөдөр үнэн зөвийн төлөө дуурч зүрхэлж байгаа 3 редакц руу цагдаагаа дайчилж чадаж байгаа юм чинь маргааш Монгол улсын бүх сэтгүүл зүйн байгууллагууд руу төрийн машиныг хөдөлгөж чадах хэмжээнд очих юм байна гэдгийг та бүхэн боддоор харлаа. Энэ бол манан бүлэглэл 60 тэрбумын 2 дугаар анги буюу том утгаар нь харавал мэдээллийн дайнд Монголын ард түмнийг нухчин дарах 2 дугаар манан бүлэглэл юм. Арчаагүй, аймхай, унхаагүй, уруур, мөнгөнд дээрлэхүүж, зоосон дарлуулж, эснийхээ бүксийг долоосон өмхийн амтай сэтгүүлчийн орон зай байхын оронд зоригтой, дайчин, хэвлэн нийтлэгч байхыг цөмөөрөө сонгоцгоё. Үүний тулд нэгдэх цаг нь болжээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл хэмээх бузар булаа зүгүүлсэн энэ төрлийн бас байгууллагыг сэтгүүлч бүхэн шүүн хэлцэх цаг нь иржээ. Хатуу мэдээ хөтөлбөр нэг л зүйлд итгэдэг. Чи өөрөө тэмцэхгүй юм бол чиний амьдрал зогсолтгүй уруудна. Чиний амьдрал уруудах тусам хулгайчийн засаглал улам бяртай болно гэдэгт итгэдэг. Хатуу мэдээ хөтөлбөр нэг л зүйлийг зорьсон. Монгол улс тун удахгүй төршиг дөртэй болж улс шиг улс болно. Түүний тулд Монгол хүнлэн бол тус бүрдээ даргын цүнх зөөлгүй дор бүрнэ тэдний бусгай гэлчиж төрөөс зайлуулцгаа хэмээн зорьсон. Үүний төлөө үндсэн хуулиар баталгаажсан хэвлэл нийтлэх эрхээ хүн бүр эдэлцгээе. Таны тэмцэл таны гар утсанд, таны тэмцэл таны сошиал хаягнд бий. Чухам үүнээс л хулгайч нар айдаг. Чухам үүнийг л хулгайч нар дарж авахыг оролддог. Хэвлэн нийтлэг эрх рүү чинь халдаж буй хэнийг боловч Монголын дайсан хэмээн үзэх ёстой. Хатуу мэдээ хөтөлбөр өнөөдрөөс эхлэн энэ аюулын эсрэг бүх хүчээрээ тэмцсэн.